Ер нь төрийн бодлого гэдэг өөрөө, улс орны хөгжил дэвшил гэдэг өөрөө ядуу иргэдээ дундаж давхаргал байгаа. Дундаж давхаргал байгаа иргэдээ чинээлэг хэсэг рүүгээ оруулахад төрийн бодлого маань чиглэх ёстой гэж боддгоо. Гэтэл сүүлийн жилүүдэд нөхцөл байдал юу болж байна вэ? Би нэг хоёрхан зураг харуулъя. Уг нь бол зөв жишгээр улс орны хүн амын бүтэц, орлогын бүтцээр харахад ядуурлын төвшөнд байгаа иргэд нь тодорхой төвшөнд дундаж давхарган энээсээ илүү их. За ингээд дээрээ чинээлэг баян хэсэгтэй гэд байдаг ёстой юм байна. Энэ лүү төрийн бодлого чиглэх ёстой юм байна. Гэтэл яг өнөөдөр байгаа манай Монгол улсын хүн ам зүйн бүтэц, эдийн засгийн бүтэц яг ийм хавчигдсан лонх шиг, элсэн цаг шиг юм болчиход байгаа. Доод суур нь тэр чигээр 3-1 нь ядуурлын байдалтай. Дахиад 3-1 нь дундаж гэж байгаа хэсгийнх нь доод хэсэг нь 3-1 нь дахиад ядуурлд маш ойрхон ийм төвшөнтэй буюу энэ улаан нийлээд Монгол улсын хүн амын 3-2 нь. За нэг ийм байдлаар дундаж давхарга маань хавчигдчаад ийм байдалтай байгаад байгаа маа. Тэгэхээр эндээс одоо асуулт яагаад нөхцөл байдал ийм болчихвоо? Өнгөрсөн 10 жилийн 30 жил өнгөрсөн 9-10 жилийн бодлогын алдаа яагаад дундаж давхаргыг ингэж хавчаад дундаж давхаргыг тэлэх бодлогыг одоо эрх баригч 9 жил эрх барьж байгаа Монгол Ардын нам ийм дундаж давхаргыг хавчих бодлого руу баг санаатай гэмээр ийм бодлого явагдаад байна вэ? Энийн дээр бас тодорхой байр суурь хариулт өгөөч. За дундаж давхарга бол одоо дийлэх Монгол зан олон байх ёстой. За энэ бол гэхдээ харамсалтай нь өмч хувьчлалаас эхлээд манай эдийн засгийн бодлогын тэнцвэр алдагдсан, эдийн засгийн бүтэц алдагдсан, үйлдвэрлэгч ажиллах хүчин одоо үйлдвэрлэх хүчин алдагдсанаас болсон шалтгаанаас өөрөөр хэлбэл Монгол улсын эдийн засгийн бүтэц үндсэндээ уул уурхаагаас хэд хамааралтай аж үйлдвэржилт багтаа болсон. Дундаж давхарга бол ажилчин анги, за дээр нь хамгийн гол дундаж давхарга бол эмч багш нар. Тэгтэл үндсэн 92 онд өмч хувьчлалын дараа 480 мянган хүн ажлын байргүй болж тухайн үеийн 4800 үйлдвэр аж ахуйн газруудыг ховчилж үндсэндээ дампуурл руу шилжиж ажилгүй болсноос ихсүүлээд манай хөнгөн үйлдвэр хөдөө аж ахуй эдийн засаг байсан бол манай улс үндсэндээ уул уурхай эдийн засагтай улс болж энэ ажлын байр шингээдэг дундаж давхаргын хамгийн гол ажлыг тэтгэдэг тэр үйлдвэрлэлийн салбар унснаас шалтгаалсан. Энэ бол зохиц үндсэндээ манай гадаад худалдааны бодлого, дэлхийн худалдааны байгууллагад дэлсэн бодлого, импорт татварын бодлого, мөнгө зээлийн бодлогын энэ зохиц шийдлүүд үндсэндээ 30 жил буруу томьёоллоор зохицуулалтгүйгээр явснаас болж Монгол улсад бол энэ дундаж давхарга бол үндсэндээ ингэж багассан. За албан ёсны статистик тооцоогоор бол 48% дундаж давхаргатай гэж тооцож байгаа. 22 оны статистикаар нийт иргэдийн 27% буюу одоо бараг 3-1 нь ядуурлалтай байна гэж тооцоо гарсан. Одоо ядуурлын 24 оны статистик бол буурж гарч байгаа гэж сонссон. Гэхдээ аль зэрэг энэ маань бодиттой гэдэг нь ердөө ядуурлыг 485 мянган төгрөгнөөс доош орлогыг ядуур гэж тооцож байгаа. За дундаж давхарга бол тэгэхээр үндсэндээ хэмжиг байна. 60 орчим хувь нь дундаж давхарга хамаарч байгаа гэсэн дүгнэлттэй боловч хамгийн ноцтой нь Дэлхийн банкны тооцоолоор инфляц 10.3% болж одоо 1% нэмэгдэхэд 350 мянган иргэн инфляц зээлийн дарамтаас үүдэн ядуурл шилжинэ гэсэн ийм эрсдэлтэй байгаа нь гол сорилт юм аа. Ийм учраас бид одоо энэ эдийн засгийн бүтцээ өөрчлөх 5 жилийн үндсэн чиглэлийг одоо өнөөдөр өргөн барьж байгаа. 26-30 онд хөгжүүлэх энэ эдийн засгийн бодлогоор шинэ этгэл эрс шинтгэл гэж эдийн засгийн бүтцээ өөрчилж ажлын байрыг нэмэгдүүлж дундаж давхаргаа өргөжүүлж хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн, халамжаас хөдөлмөр чиглэсэн татварын реформ, зээлийн реформ, аж үйлдвэржилтийн реформ, эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, дижитал шилжилт гэсэн зохиц реформ хийж энэ дундаж давхаргаа өргөжүүлэх энэ зохиц реформын бодлогыг бид улсын их хурлд өргөн барьж байна. Харин тийм ээ. Тэгээд та одоо дундаж давхаргыг дэмжих бодлого өнгөрсөн 30 жилд, сүүлийн 10 жилд байсангүй гэж байна. Яагаад ийм бодлого маань энэ байдал дээр очичвоо? Яг одоо Монгол улсын төрийн бодлогын шийдвэрүүдээр дундаж давхаргыг тодорхойлсон, энэ лүү чиглэсэн. Тэр тусмаа танаа намын одоо мөрийн хөтлөөр болоо засгийн газрын мөрийн хөтлөрүүдэд ямарваа нэгэн баримт бичих байхгүй. Ямар ч зорилт байхгүй. Энийг тэд байгааг тэд болгоно, бодлогын арга хэрэгслүүд ингэж чиглэнэ гэсэн ямарваа ийм бодлого хэрэгсэл байхгүй. Ийм л байдалтай. Одоо буруут нь хаана байна вэ гэвэл. За тэгээд би ганц хоёрхан тоо хэлье. Өнгөрсөн 20 жилд
уул уурхай болоод байгалийн баялагаас монголчууд 100 тэрбум долларын орлого олжээ. 100 тэрбум долларын орлого олсон байна. Энэ мөнгө, энэ эдийн засгийн өсөлт гэж байгаа энэ мөнгө хайч ба? Яагаад ийм хүртээмжгүй, иргэдэд хамааралгүй хүртээмжгүй ийм бодлогын арга хэрэгслийг өнгөрсөн хугацаанд зохиож явбаа. Сүүлийн 5 жилийн хугацаанд Монгол улсын 5 жилийн төсвийг нийлүүлвэл 100 их найдын төсөв зарцуулсан. 100 их найд төгрөгийн 5 жилийн дундаж төсөв. За энэ жилийн өнгөрсөн жилийн хүрээ 35 их найд руу явчихсан. Зөвхөн нэг жил нь 5 жилээр 100 их найдын төсөв зарцуулсан. Энэ төсвийн зарцуулалт 100 тэрбум долларын байгалийн баялагын орлого саяны дундаж давхаргыг 1%-ч нэмдэггүй. Танаа Монгол Ардын намын 2016 оны мөрийн хөтөлбөр дээр байсан ядуурлыг бид нэр 16-аас 20 онд 2 дахин бууруулна гэжсэн. Тэр ядуурлын 2 дахин буурж байгаа чинь уг нь дундаж давхарга руу шилжих ёстой байсан. Гэтэл одоо сүүлийн 10 жилд саяны тэр 100 тэрбум доллар 100 их найд төгрөг эцэст нь одоо төрийг данхаалгаж, төрийн өмчт компанийг данхаалгаж эцэст нь ингээд нүүрсний хулгайдаа идэгдсэн баригдсан ийм улс орн офшор байгалийн баялаг нь гадагшаага гардаг, дундаж давхарган хавчигдсан. Тэгэхээр энэ бодлогын энэ хүртээмжгүй өсөлтийг одоо яаж засах ёстой юм бэ? Энэ цөөхөн минутанд энэ яагаад тэгээд аргашаа хараад тооцох юм бол маш олон асуудал хөндөх учраас амжихгүй. Уул уурхай эдийн засаг бол уул уурхай бол одоо капитал их шаарддаг, ажлын байр бага шаарддаг ийм салбар. Хөдөө аж ахуй бол ажлын байр илүү бий болгодог, хөрөнгө оруулалт харьцангуй бага шаардж байгаа юм салбар. Гэтэл энэ бүх харьцаа маань өөрчлөгдсөн уул уурхай салбарын эд өсөлтийн үед манайх энэгээ одоо баян айлын эрх хөгжиг үрлэгэн зарцуулснаас өнөөдрийн энэ данхаасан төсөв, өнөөдрийн энэ төсвийн алдагдал, инфляц, өөр ханшийн алдагдал чинь бий болчиход байна. 3 жилийн өмнө нүүрсний үн 24 онд одоо энэ эхэлж явах үе чинь $325 байсан. Нодон жил одоо энэ өсөлт $150 байсан. Одоо $70 болоод 2 дахин унчлаа, 3 дахин унчлаа. Ийм их хэрэгсэлтэй үед одоо энэ засгийн газар одоо 3-4 сар ажиллаж байгаа манай засгийн газар бол энэ 30 жилийн алдаагийн чинь 3 жилийн алдаагийн чинь бүгдийг нэг өдөр өргөс авсан юм шиг засч чадахгүй. Гэхдээ бид өнөөдөр өргөн барьж байгаа 5 жилийн үндсэн чиглэлийн төсөлд дундаж давхаргын баталгаатай хангах системтэй реформыг тусгасан. Энэ шинжилгээ реформын гол зорилт нь бол хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажил хөдөлмөр эрхэлж байгаа бүх хүмүүсээ дэмжиж, зохистой хөдөлмөр эрхлэлийн нөхцөлийг сайжруулснаар дундаж давхаргын эзлэх хувийн жинг 20% нэмэгдүүлнэ. 26 онд дундаж давхаргын эзлэх хувийг тооцож тэр түвшнээс 20% нэмэгдүүлэхээр тусгасан. Цалин өөс нийгмийн даатгалын уялдаа холбоог сайжруулах бодлого хэрэгжүүлж, багш эмчнэрийнхээ цалинг бодтой нэмэгдүүлээ. Өнгөрсөн 3 жилд ийм төсвийн орлого ийм их 100 тэрбум доллар таны хэлснээр зарцуулж орж байхад багш эмчнэрийнхээ цалинг нэмэгдүүлээг юм бэл. Өнөөдөр 3 жилийн дараа гинт 30%, 40%, 50% нэмэгдүүлэх шаардж байгаа. Ганцхан жилийн дотор өнөөдөр энэ эдийн засгийн өсөлтийн үед орон сууц, амьдралын чанар, орон сууцчдын банк байгуулах, хүртээмжтэй орон сууц одоо иргэдэд хүртээмжтэй эдийн засгийг болгоод байна. Уул уурхай эдийн засаг маань цөөнхөд хүртээмжтэй ард түмэндээ өгөөжгүй эдийн засаг байна. Яагаад гэвэл тэнд хулгай байна. Ийм учраас баялагын хулгайтай тэмцэж энэ уул уурхай өгөө тэр дундаж давхарга тэлэхгүй байгааг энэ улам ядуураад байгааг энэ үндсэн шалтгаануудын нэг нь үнийн өсөлтөө. Эдийн засгийг нэмжээнэ гэдэг, цалин нэмжээн гэдэг энээс чинь илүү үнийн өсөлт энэний цаана л өнгөрсөн хугацаанд яваад байгаа. Сүүлийн жилүүдийг харахад сүүлийн 4 жилд байна уу 4-5 жил дунджаар үнийн өсөлт 70 гаруй хувьтай. Тооцоолын аргачлалаас энэс ч их байх боломжтой. Тэгэхээр ийм үнийн өсөлт нөгөө талд нь үнийн өсөлт гэдэг чинь юунаас үүсэлттэй төрийн зардлаас л үүсэж байгаа. Бизнесүүдэд мөнгө очихгүй байгаа. Бизнесүүдэд эрх чөлөө байхгүй тэнд төрийн зохицуулалт их, тусгай зөвшөөрөлтөй аж ахуй нэгжүүдийн зарцуулалт их байгаа учраас тэр жидүүнүүд нь босч чаддаггүй. Уг нь бол эдийн засагт байгаа нийт ажлын байрны бараг тодорхой тоо хэлбэл 64%-ийг жижиг дунд үйлдвэрлэлийн салбар нь уг нь бий болгодгийн гинлээ. Болгож хамаардаг. Гэтэл тэр салбараа хавцсаар байгаад тэр салбар нь ядуурлын ангид ороод тэнд байсан дундаж давхарга гэж байгаа нийгмийн бүлэг байхгүй болж хувирч байгаа. Ажлын байр бий болгож байгаа жижиг дунд үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа. Тэгэхээр энэний цаан чинь тэр дахиад үнийн өсөлт гэхээр засгийн газар энэ бол засгийн газар тамаагүй Монгол банкны асуудал гэж төлөвчдөг. Яг үнийн өсөлтийг өдөөгч нь засгийн газар өөрөө төрийн зардал, төсвийн зардал, төрийн өмчт компаниуд энэний цаана л нөхцөл байдал дээр яг ийм л байгаа. Тэгээ одоо ингээд ажил ярихлаар танаа засгийн газар бид 4 сар болж байгаа гэдэг.
Яг үнэндээ 2024 оны Монгол Ардын намын олон холсон засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжиж байгаа гэж л бид үзэж ард түмэн та нараас тэр зүйлийг чинь хүлээж байгаа бах. Энэ нь тэрний энэний засгийн газар биш, танаа намыг сонгосон хөтөлбөр энэний цаан чинь явж байгаа. Тэгэхээр засгийн газраас энэ үнийн өсөлтийг өдөөчөөд бий болгочхоод энийг өөр бусд руу Монгол банк руу чихэд яг амьдралын чанар дундаж давхрыг хавчиж байгаа, үнийн өсөлтөөр бодит орлогыг хавчиж байгаа энэ бодлогоосоо яаж татгалзах вэ? За хэрвээ би андуураагүй бол өнгөрсөн 1 жил хамтарсан засгийн газар ажиллаж байсан. Манай засгийн газар хэрвээ андуураагүй бол ажил аваад 4 сар болж байна. Хэрвээ би андуураагүй бол сүүлийн 8 жилд Монголын төр 3.5 дахин данхаасны 2 дахин нь өнгөрсөн 1 жил данхаасан. Хэрвээ би андуураагүй бол статистик хэрвээ худлаа хэлээгүй бол дээд гурлын үн 3494 төгрөг болж 6 сарын 23 онд 1 жилийн дотор 30% өссөн. Энэ бүх үнийн өсөлт инфляц бол бодит байдал дээр иргэдийн орлогыг бууруулж байна. Энэ уулуурхаагаас олсон орлого чинь цөөнхийг данхаалгаж байна. Нийгмийн орлогын зүрэг бий болгож байна. Орлогын ялгаа буюу Gini коэффициент нэмэгдэж байна. Энэ хоёр орон тоотой инфляц сүүлийн 1 жил явж ирсний үр дүнд дундаж өрхийн бодит орлогыг бууруулж байна. Төр баяжиж иргэн ядуурж байгаагийн тод жишээ нь өнгөрсөн жилд. Ийм учраас л бид энэ төсвийн тодтгол хийж 2.2 их найдаар төсвийг таньж тодтгол хийсний үр дүнд өнөөдөр инфляц буурсан. 15% төрөх байсан тооцооллыг бид барьж чадсан. Долларын ханш 4,000 төгрөг төрж иргэдийн амжиргаа ядуурх байсныг бид энэ доллар үнийн ханшлаас өсөлт бүх юмаа импортлогч улс болсон учраас импортоор бүх үн хамаардаг болсон. Импортын үн чинь валютын ханшаасаа 4,000 төгрөг байсныг бид сэргийлж чадсан. Одоо ганцхан бод жишээхэд өчигдөр Стандарт энд Пуэрс агентлаг Монгол улсын зээлч цэцэрлэг Монгол улсын эдийн засгийн нэр үндийг 2 бие агентлаг болж 13 жилийн түвшинд сайжрууллаа. Энэ бүхэн бол инфляцаа бариад, валютын ханшаа бариад, өрийг бууруулаад, төсвийн алдагдлыг бууруулж байгаа өнөөдрийн манай засгийн газрын бодит жишээ. Тийм учраас бидний энэ хулгайтай хийж байгаа тэмцэл, авилгалтай хийж байгаа тэмцэл нь бол зөвхөн инфляцийг ч бууруулж байгаа юм биш. Төсвийн алдагдлыг ч нэмэгдүүлж байгаа юм биш. Нийт утгаараа энэ таны хэлээд байгаа дундаж. За, асуултын эхэнд нэг тодруулах хэлэхэд өнгөрсөн 1 жилийн хугацаанд хамтарсан засгийн газар ажилласан гэдэг. Гэтэл яг үүндээ Монгол Улсын үндсэн хуулинд олон холсон нам засгийн газараа байгуулна гэж байгаа болохоос биш олонхон цөөнхтөөгөө нийлээд хамтарсан засгийн газар байгуулах тухай ойлголт бас байхгүй. Тэгэхээр өнгөрсөн 1 жилийн хамтарсан засгийн газар гэж байгаа ойлголт бол 2 дэх ерөнхий сайдын засгийн газарт арчилсан намын 8 сайд орж ажилласан хөдвөрийн гэрээгээр орж ажилласан ойлголт гэж бид бүгд бас үздэг. Яг хамтарсан засгийн газрын гэдэг хууль эрхцэн ойлголт байхгүй. Байхтай хөрвөл аль нэгэн нам олон холоогүй бол эвслийн засгийн газар гэдэг ойлголт байдгаа гэдгийг бас хэлье. За тэгээд яг одоо өнөөдөр гудамжинд эмч багш нарын гарчихсан байна. Уг нь бусад улс орны жишгээр бол эмч багш нар гэдэг хүмүүс ч өөрөө нийгмийнхээ эдийн засгийнхаа дундаж давхаргад тооцогддог юм байна лээ. Гэтэл манад бол яг дундаж давхаргыг тоолж байгаа аргачлалч байхгүй. Яг хэдээс хэдийн орлоготой айл өрхийг бид нэр дундаж давхаргадаа тооцох юм бэ гэдэг өнөөдөр төрийн бодлого суусан бүр нөгөө хэмжиж чадахгүй бол удирдах чадахгүй гэдгээр бид нэр өнөөдөр хэмжихгүй байгаа. За янз бүрийн аргачлалаар хэмжлээгээ ботход нөгөө багш эмчнэр маань одоо бүгдээрээ гудамжинд гараа суучихсан. Ядуурлын байдал руу орчихсон. Багш эмчнэрээ эрүүл мэнд боловсролын салбараа бид нэр одоо дунджаас доош төлөвч оруулчаад энэний цаана биднэрт одоо сайн сайхан зүйл ярихад үнэхээр хэцүү байна. Нөгөө талдаа энэ багш эмчнэрийн цалингийн хувьд дахиад бас эрүүлэр ярихад зүгээр шууд нэмнэ гэхээс өөр энэний цаана заавал тэг гарц гүйцэтгэл бүтээмжийн тухай асуудлыг бид нар заавал онцгойлон ярихаас өөр аргагүй. Тэгэхээр энэ цалин хөлс нэмэх бодлогоо та нэг тодорхойлж хэлж өгөөч. За баярлалаа. Тэр нь яг өнгөрсөн 3 жилийн цалин багш нарын цалин 3.5 сая жил булган 10% нэмэгдүүлж байгаад 30% төрнө гэсэн 3 талт хэлцээр байгуулсан юм бэл. Тэрнийгээ өнгөрсөн 2 жил хэрэгжүүлээгүй юм бэл. Өнөөдөр бүгдийг хоримтлаад 30% нэмгэж шаардаад байгаа. Тэгэхээр энэ асуудлыг танаа хэрвээ би андуураагүй бол бас дахиад эдийн засгийн асуудал хариуцсан тэргүүн шадар сайдаар луу гант төмөргөө танаа намын дарга ажиллаж байсан. Тэр үнээс өнгөрсөн
энэ асуултуудыг та асууж өнгөрсөн жилд энэ алтцын нүүрсний өндөр байхад төсөв тэлж данхааж яхад энэ асуултуудыг асууж шийдэж исэн бол арай өмнө 1 жилийн өмнө эхлэх байж, арай өмнө нэмж багш нарынхаа цалин нэмчих байж, өнөөдөр бид хуруу хумсаа хугалж ягаад багш эмчнэрийнхаа цалин нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж байна. Өнөөдөр үл яриа хэлцээгээд үндсэндээ зарчмын тохиролцоонууд дээр хурж харилцаа ойлгосч байна. Жил болгон 10% нэмэгдэж ягаад 3 жилийн хугацаанд 30% нэмэгдүүлсэн гэсэн юмыг өнгөрсөн 2 жил ганц ч төгрөгөөр энэ нүүрсний өндөр байхад нэмэгдүүлэхгүй байжгаад за мэдээж энэ боловсролын салбарын шинжилгээ өрөөнд инх хамгаалан сайд энэ бүтээмжийг нэмэгдүүлэх, гүйцэтгэлийн цалингийн тогтолцоонд шилжүүлэх энэ тогтолцооны шинжил хийж энэ өөрчлөлтийг хийж чадсан. Одоо бид бол цалингийн цогц реформ хийж бүтээмж дээр тулгуурласан, гүйцэтгэл дээр тулгуурласан оновчтой цалингийн системийг бий болгох замаар энэ доод цалин аваад байгаа сая 484 мянган төгрөгийн цалин аваад байгаа дийлэнх их ачаалттай бусад багш нараас бараг 2 дахин ачаалттай ажиллаж байгаа нийслэлийн багш нарын цалин нэмэгдүүлэх шийдэл бид хүрж байгаа, гаргаж байгаа. Энийгээ шийднэ. Энэ бол мэдээж хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэхийн тулд бүтээн гүйцэтгэл суурилсан цалин хөлсний тогтолцооны реформ хийхээр 5 жилийн төлөвөнд тусгаад 3 жилийн хугацаанд зорилт төвшөнд хүрэхээр одоо төлөвлөж байна. Одоо 26 оноос эхлэн бид багш эмчнэрийн цалингаа доод цалингийн суурийг нь 50% хүртэл нэмэгдүүлэх. Ингэжээж одоо энэ за тэр цалин тэтгэврийн нэмэгдлийг мэдээж харалцж үзэлгүй яах вэ. Гэхдээ энэний цаана бүтээмжийг, өсөлтийг, бүтцийн өөрчлөлтийг, олон зүйлүүдийг бас давхар авч явах ёстой шүү гэдгийг бас одоо дэмжиж бараг хэлж байгаа утга учиртай шүү. За нөгөө дараагийн нэг асуулт нь эдийн засгийн болоод энэ бүх үзүүлэлтийн чинь нийгмийн үр нөлөө айхтар нөлөөнүүд гарч байна. Энэ дундаж давхаргыг дэмждэггүй, ажил хөдөлмөр хийж байгаа хүнээ дэмждэггүй энэ 10 жилийн бодлогын чинь үр дүнгээр Монгол улсад ажил хөдөлмөр хийдэг арай жаахан сэхэтэнлэг хэсэгчин тэр чигээрээ дайжээд Монгол улсаас гараад одоо гадна бараг албан бус тоогоор 300 мянган иргэн гадна явж байна. Яг одоо тэр янз бүрийн судалгаагаар санал асуухад одоо 60 гаруй нийт санал асуулгад оролцсон иргэдийн 60 гаруй хувь нь хэрвээ би чаддагсан бол хэрвээ би асуудлаа шийдэж чадвал гадагшаа гармаар байна гэсэн одоо үндсэндээ нэм оюуны дайжилт гэдгийг одоо та бүхэн одоо бүгдээрээ л ярьж байгаа брендэрээ ингээд тэгэхээр нөхцөл байдал энэ улс орноос чинь одоо яг энэ ажил хөдөлмөр хийдэг тэр тусмаа бид нар ажил хөдөлмөр хийж байгаа хүмүүсээ өнгөрсөн бодлого маань дэмждэггүй ажил хийнгээ ядуураад байдаг ажил хийгээд цалин авангаа ядуураад багш эмчнэрээс аваад ийм л тогтолцоог одоо бид нар өнгөрсөн хугацаанд бий болгочлоо. Одоо нэг оюуны дайжилт маань одоо айгүй бол энэ чигээрээ ингэж үргэлжлэх юм бол баг оюуны хоосрол гэдэг ийм зүйл рүү одоо бид нар баг нэг алхаад ороход бэлэн болчлоо. Тэгэхээр эндээс энэ залуучуудад ажил хийж байгаа, ажил хөдөлмөр хийж байгаа иргэдэд энэ төрийн бодлого, төсвийн бодлого одоо бусад энэ бодлогууд чинь төрийн өмчт компаниудаа бидний яриад байгаа тунхаглаад байгаа олон зүйлүүд дээр нэг ганц хоёр удаа ихэц гарах уу? Энэ залуучуудыг ажил хийж байгаа хүмүүсээ яаж урамшуулах юм бэ бид нар одоо? За энэ ер нь хөдөлмөрсөн хэрнээ ядуурдаг энэ байдал манай эдийн засгийн хамгийн эмзэг байдал бөгөөд тантай 100% санал нэгдэх асуудал энэ гоо. Энийг л засахын төлөө бид энэ 5 жилийн эр шинжил, эдийн засгийн бүтцийн эр шинжил хий, бүтээмжийн шинжилт хий, халамжаас хөдөлмөрч шилжиж. Энэ эдийн засгийн бүтц маань зөвхөн уул уургаагаас хамааралтай биш, илүү нэмэн үрдэг шингээс аж үйлдвэржилт, дижитал шилжилт, инновац технологи шингэсэн шинэ эдийн засгийн салбаруудаа дэмжиж, аж жуулчлал, хөдөө аж ахуйгаа инновац шингээж шинжилгээ хөгжүүлэх гэсэн энэ зохис шинжилгээний бодлогыг бид улсын хурлд өргөн барьж байгаа. Ер нь энэ зөвхөн багш эмч биш энэ брендэрэн буюу оюуны гадагшлах урсгал бол Монгол улсын хамгийн том одоо эмгэнэл болоод байна гэхэд хэлцдэхгүй. Яагаад гэвэл энэ бол баялагын хулгайгаас. Яагаад гэвэл энэ улсад чинь хөдөлмөрсөн нь шударгаар хөдөлмөрлж байгаа нь одоо тэр хэмжээндээ цалин авч орон суустай бол сайхан амьдардаг биш. Уул уурхайг дагсан хэсэг нь л хөрөнгөчдөг, баяждаг, тэрний цаана авилгал хэлэх бол нуугдаад байгаа учраас энэ шинжилгээг хийж энэ реформ чинь бодтой хэрэгжин. Түүнээс энэ бол урай лозон болоод явчих юм бэл. Ийм учраас энэ цалингийн шинжил, бүтээмжийн шинжил маань бүтээмжийн шинжил гэж байгаа бүтцийн өөрчлөлт хийх. Зөвхөн боловсролын салбар тэгэхэд багш нараасаа баг олон одоо ажилтан ажиллагчдад ажиллаж байгаа. Ер нь энэ салбар эдийн засагт маань ерөөсөө ингээд бүх салбарт нэг юм бүтээмжийг шингэсэн биш. Хөдөлмөрсөн ажиллаж байгаа нь илүү үр дүнтэй байдаг биш. Бизнесийн салбар ч гэсэн
татварын бодлогомч гэсэн. Ийм учраас зогц эрс шинжил хий гэж бид эрс шинжиллийн 5 жилийн үндсэн чиглэлийг улсын их хурлаас засгийн газраас улсын их хурлд өргөн мэдүүлж байгаа. Уг нь энэ бол төсвийнхаа өмнө өргөн баригдах ёстой хөлтэй байсан. Даа чинь 8 сарын 1-нд төсөв өргөн баригдаг болоод энэ цаглбарын өөрчлөлтийг улсын их хурл дээр мань хийсэн учраас өнөөдөр бас төсвийнхаа дараа эдийн засгийн бодлогоо ярьж байгаа юм ч өөрчлөлт гарч байна. За тэгээд тэгвэл одоо ядуурлыг яаж бууруулаад дундаж давхаргаа яаж тэлэх юм бэ гэдэг дээр яг одоо бодлогын үзэл баримтлалын гэхүүд одоо яг ямар бид нар бодлогууд барих ёстой вэ? Ямар ч л байсан ядуурлыг халамжаар бууруулаад халамжаар дундаж давхаргыг одоо бий болгож чадахгүй гэдэг нь танаа намын өнгөрсөн лавл одоо энэ эдийн засгийн өсөлтөд орлоготой 10 гаруй жилийн хугацаанд харагдчихлаа. Тэр 100 тэрбум долларын орлого, 100 их найдын төсөв, энэ бүгдийг чинь зарцуулаад тэгээд дундаж давхарга чинь улам хавчигдчихлаа. Тэгэхээр сая энэ 2025 оны Нобелийн шагнал авсан эрдэмтдийн эдийн засгийн эрдэмтдийн бүтээлд ч гарсан байна лээ. Энэ инновац гэдэг зүйл, эрх чөлөө гэдэг зүйл, эдийн засгийн эрх чөлөө чинь л тэр өсөлтийг, сайн сайхан амьдралыг авч ирдэг гэдэг энэ зүйлүүд одоо ингээд гарч байна. Тэгэхээр танаа засгийн газрын зүгээс одоо энэ бодлогын өөрчлөлтөө яаж хийх юм бэ? Бодлогын өөрчлөлт бүр бид нар одоо жижиг уриал лоозонгуудаа олон зүйлүүдэд одоо болио. Эдийн засгийн одоо бодлогын өөрчлөлт гэдэг зүйлийг та нэгдүгээрт нь хэлж өгөөч. Хоёрдугаарт нь энэ минут байх шиг байна. Би өөр энэ ядуурлыг нэмэгдүүлж байгаа дундаж давхаргаас ядуурл руу залгаж оруулж байгаа нэг асуудал бас байна. Тэр нь өөрөө энэ эрүүл мэндтэй холбоотой ядуурл. Айл өрхийн гэр бүлийн нэг гишүүн өвтгөд үндсэндээ тэр гэр бүлийг шууд ядуурл руу чирж оруулж байгаа. Яг энийн дээр ингээд судалгаагаар 20 гэр бүлийн ядуурлд орж байгаа 20 гэр бүлийн нэг нь яг энэ эрүүл мэндийн ядуурл. Энийний цаана бидний дахиад тогтолцооны нөгөө эрүүл мэндийн даатгалын систем олон энэ өөрчлөлт шинжилтүүд чинь өнгөрсөн хугацаанд бүгдээрээ арга цаагдаж хийгдэхгүй байсны одоо үр шалтгаанаар ерөөсөө дахиад нэг ядуурлын шалтгаан тэнд бий болчихлоо. Айл гэрийн нэг гишүүн өвтгөд За баярлалаа. Ер нь энэ эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн реформ хийнэ гэдэг маань уул уурхай хэд хамаарлыг уул уурхайгаас төлөрж байгаа одоо энэ өгөөжийг бид хөдөө аж ахуйгаа боловсрлоо, эрүүл мэндийн салбараа, аялал жуулчлал, эдийн засгийн бус салбараа дэмжих замаар ажлын байр бий болгодог илүү чөлөө зах зээлийг дэмжсэн бодлого. Дандаа төрийн өмчөд дамгаалсан энэ системийг илүү хувийн хөвшилд чөлөө зах зээлийн зарчимд шилжүүлж бид энэ өрсөлдөөнийг бий болгосон шинэ эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлж чадна. Энийгээ ингэж дэмжиж бид эдийн засгийн дундаж давхаргаад хэлж чаднаа. За эрүүл мэндийн даатгалын хувьд бол энэ эрүүл мэндийн даатгалын сангийн өрнөлөөг нэмэгдүүлж зохиц реформ хийхээр энэ хөтөлбөр тусгасан байгаа. Иргэдийг гинтийн санхүүгийн дарамтаас дундаж өрхөө хамгаалахад эрүүл мэндийн даатгалын сангийн тэс солидарности буюу солидарити буюу одоо эв санааны нэгдлийн зарчим орчдөг. Гинтийн өвчлөлийн буюу катастрофик зардлууд бол дундаж өрхийн хамгийн том санхүүгийн дарамт байна гэдгийг судалгаагаар тогтоогдсон. Энэ даатгалын систем бүрэн төгс ажиллаж чадахгүй байгаагийн яруу тод илрэл энэ захиргааны зардал санхүүжүүлээд байна. Энэ шинжил эрүүл мэндийн даатгалын санд төвлөрч байгаа 1.80 орчим төгрөгийн 60% нь ус эмчилгээний бос захиргааны зардал болон одоо бусад зайлшгүй шаардлагатай биш өвчлөлийн зардал зарцуулагддаг гэх мэтлийн санхүүгийн реформ хийх ёстой юм байна. Энэ бол зөвхөн эрүүл мэндийн салбарын зэрэгцээ санхүүгийн реформтойгоо уялдах ёстой. Бүтэц зохион байгуулалтын өвч гэсэн өөрчлөгдөх ёстой. Зөвхөн эрүүл мэндийн даатгалын сан биш нийгмийн даатгалын үйлчлэгээний чанар хүртээмжийг сайжруулж захин үйлчлэгээний хүртээмжийг өргөжүүлэх замаар захиргааны зардлуудыг бууруулах ёстой. Ингэж нөгөө катастрофик үйл явдлын өрхийн амжилгаанд үзүүлж байгаа санхүүгийн дарамтыг бууруулах нь одоо гол зорилт байх ёстой. Харин тийгэл яг үндэ одоо өнгөрсөн засгийн газрууд ингээд гой тунхагсан зүйлүүд л ингээд ийм байх ёстой, тийм байх ёстой гэдэг зүйлүүдийг л бид нар маш их сонслоо л доо. Нөгөө эрүүл мэндийн салбар, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын тогтолцоонд лавл одоо миний мэдхээр сүүлийн 6 жилд бид нэр өөрчлөлтийн цэг хатгасангүй. Энийний үр дагавар одоо ингэж л гарч байна. Нөгөө боловсролын салбар, нөгөө оюуны дайжилт, олон зүйл, ажлын байр, чадварлаг ажилтан, мэрэгжилтэн олон зүйл энэ чигээрээ байхгүй. Ингээл бид нар 100 их найдаар нь 100 тэрбумаар нь мөнгөний том тоо яриад их найдаараа асуудлуудыг яриад байдаг.
цэг хатгсан өөрчлөлт шинжилгээний хөтлөөр өнгөрсөн хугацаанд байдаггүй. За тэр эрчим хүч яриул олон зүйлүүд. За тэр ер нь тэгээд явсаар байгаад манай улс чинь өөрөө эдийн засаг маань, улс орон маань зах зээл дугна шилжсэн орн биш. Яг л социализмороо шахуул байж штэ. Эрүүл мэндийн салбар, боловсролын салбар, эрчим хүчний салбар, төмөр зам одоо бүгдээр нь үн барьчихсан. За нэг ийм л нөхцөл байдалтай улс орн өнөөдөр ингээд зогсож байна. Тэгээ уг нь энэ дундаж давхар гэдэг чинь өөрөө саяны бидний яриад байгаа зөвхөн нэг ийм эдийн засгийн ойлголт бас биш юм байна лээ. Уг нь энэ дундаж давхар гэдэг чинь улс орныхоо хөгжил дэвшлийг ирээдүйг чирч явж яадаг, үр хөвгтдийнхээ боловсролд хамгийн их мөнгө төгрөгөө санхугаа зарцуулж яадаг. Одоо ийм л тэр тухайн улс орныхоо нийгэм соёлын одоо түүх бахархлаа бүх зүйлээ тээж явж яадаг. Улс орныхоо улс төрийн нийгмийн тогтвортой байдлыг хангаж яадаг. Зөвхөн саяны эдийн засгийн ойлголтын цаана ийм асар чухал нийгмийн бүлэг энд байгаад байдаг. Уг нь бол энэ ардчлалтай, арчилсан тогтолцоо, арчилсан сонгуультай, шудраг сонгуультай хүртэл энэ дундаж давхар очиж холбогдож яадаг. Ийм л утга учиртай ийм ойлголтыг бид нэр одоо зөвхөн юу ч биш болгож хувиргаж энийг ярьдаг, хэлдэг, хэмждэг, зорддог ямар ч ойлголтгүй лавл одоо үндсэндээ За ер нь бид нар бас зөвхөн ёстой гэж яриад байгаа юм бишээ. Энэ бол дандаа хэрэгжүүлээд эхэлсэн реформуудын талаар ярьж байгаа. Бид ирээдүйн цаг дээр биш дандаа одоо цаг дээр ярьж байгаа. Бид хийх гэж байгаа ажлынхаа тухай биш хийж байгаа ажлынхаа үргэлжлэлийн талаар ярьж байгаа. Бид эрүүл мэндийн даатгалын сангийн удирдлагыг өөрчлөөд эрүүл мэндийн даатгалын тогтолцооны үр ашиг хяналтын тогтолцоог шинээр нэвтрүүлж өөрчлөлтийн одоо их хурлд оруулж ирэх гээд хуулийн төслөөр ажиллаж байна. Боловсролын салбарын зохиц реформ дээр ажиллаж байна. Одоо мөнх твэ гишүүний санаачилсан хуулиас ахуулаад бид хамтарч ажиллаж байна. Тэгэхээр бид нар хамтарч энэ реформуудыг хийх ёстой. Ингэж энэ хамтарч тарьсан 30 жилийнхээ алдаа завхарлыг хамтдаа засах ёстой. Өнөөдрийн эдийн засаг ядуурл дундаж давхар бид бүгдийн алдаа. Энэ чинь зөвхөн улс орны төдийгүй дундаж давхар гэдэг бол арчлалын доктортой байдлын гол баталгаанд дундаж давхаргын бэхжилт байдаг. Ингэжээж санал хураалт сонгуул шудраг явагддаг. Нийгэмд ядуурл их байвал одоогийн өдрийн байдлаар 27% нь ядуурл байвал зөв сонголт хийх чадвар арчлалын баталгаа алдагдчихэдэг. Дундаж давхаргын эдийн засгийн доройт бол цаад утгаараа арчлалын доройт юм байна. Ийм учраас арчилсан нийгмийнхаа төлөвшлийн хувьч гэсэн тэр эдийн засгийнхаа хөгжил төлөвшлийн хувьч гэсэн тэр хүртээмжтэй эдийн засаг гэдэг таны дурдж байгаа тэр Нобелийн шагнал эрдэмтдийн чиглэлт юм болсон. Эдийн засгийн өсөлт 10-20 байх нь хамаахгүй. Энэ дундаж давхархтаа нийт иргэдээ өргөөж тавих ёстой. Үүний тулд хамгийн тулгуур асуудал нь баялагдлын хулгайтай тэмцэж шудраг ёсны суураас хайжруулж яж энэ төсөв эдийн засаг бүх суурьчин сайжрах гэдэг. Энийний төлөө бүгдээр нэг тэмцэхгүй бол эн чинь зүгээр нэг ганц хоёр хүний ч хийж ажил биш. Ийм учраас энэ нүүрсний хулгай, үндэсний баялагын хулгай эсрэг тэмцэл бол ядууралтай, дэгш ус байдалтай хийж байгаа дундаж давхаргаа өргөжүүлэх гэсэн тэмцэл юм шүү. Ер нь энэ дөрвөн тулгуурт бодлогыг бид энэ тэгээд одоо энэ төгсгөлийн минут юм байна. Би бас өнөөдрийн сэдвтэй холбоотой би дүгнэлтээ хэлчихье. За, баг бодлогоор гэмээр, санаатаагаар гэмээр ард түмнээ ядууралд байлгаж, тэр их олон тэрбум, олон их найдын мөнгөний цаан ядууралд байлгаж, дундаж давхар руу чирэх бодлогыг өнөөдөр хүртэл гаргаж ирдэг. Нэгдүгээрт нь. Хоёрдугаарт нь боловсролын салбараасаа эхлээд яг хувь хүнлүүгээ чиглэсэн хүний хөгжил, амьдралын чанартай холбоотой бодлогыг бид нэр томьёолж гаргаж зорддоггүй. Энэ байдлыг харуул нөгөө нэг харагддаг 15 дугаар зууны үед Английн 4-р Хенри хаан гэдэг хаан Ромын папт хойд хэлжсэн гэж хэлэгддэг. Одоо хэлсэн хэсгийг нь бол би мэдэхгүй. Нэг үгийг л би яг энэ хэлэлцүүлгийн дүгнэлт болгож хэлмээр байна. Тэр 4-р Хенри хаан Ромын папт хэлжсэн гинлээ. Та ард түмнээ мунхаг байлгахад зорио. Би ард түмнээ ядуу байлгачия. Энэ хоёр нийлэхлээр та бид хоёр мөнхөд засагдаж чаднаа. Та бид хоёр ард түмэн ядуу, ард түмэн мунхаг байвал та бид хоёр нийлээд мөнхөд засагдаж чаднаа. Яг л энэ бодлого санаатай гэмээр баг энэ бодлого өнгөрсөн хугацаанд үргэлжилжээ. Тэгээд энэ бодлого дээр бид нар одоо тим ийм гэсэн тунхгийн зүйлүүд биш, бодлогын эрс өөрчлөлт гаргахгүй бол, зорихгүй бол, хийхгүй бол энэ нийгэм чинь буруу тийш явж байна шүү гэдгийг л одоо төгсгөлдөнд дүгнж хэлье. Би хэлж байна. За баярлалаа загтгэл даргата. Тийм учраас тунхаг биш
хэлсэн ярьсандаа байж хэлсэн үгэндээ эзэн суужээж бид нар энэ бодлогоо хэрэгжүүлэх ёстой. Бид нар энэ баялагын уулгаатай тэмцэх үн зөв нийгэм байгуулах үгэндээ сууж ээж үгэндээ эзэн болж ээж бидний үйл хэрэг зөв байж ялна. Тийм учраас бид энэ зарчмыг баримталж байгаа хийх ажилдаа бид тууштай байна. Яагаад тэгэхээр энэ ажлыг чинь бас хүүхдийн мөнгнөөс хуулаад бид хамтар арчил нам санаачлаад бидний үеийн үр хийсэн ажил өнөөдрийн үр дүн бол хэн нэгэн рүүгээ түлхээд байхаар биш, халамжийг шүтсэн бодлого, энэ үндэсний аж үйлдвэрээ унгаасан бодлого, санаатай юм шиг явуулж ирсэн энэ хараат байдал руу чиглэж байгаа бодлого ч манай эдийн засгийн аюулгүй байдлыг тун эмзэг болгосон. Гадаад худлаа 70% гадаад улсаас хамааралтай. Экспорт 95% уул орхоогоос хамааралтай. Нэг улсаас хамааралтай. Өөр импорт шатхуун эрчим хүч ямар байдалтай болгоцсон эдийн засаг маань санаатай гэмээр энэ үйлдэлүүд чинь бид хэлсэн үгэндээ эзэн сууж чаддгүйгээс болсон. Гой юм ярьдаг эцсийн үр дүн үйлдэл маань өөр байдаг. Тийм учраас бид та бүхнийгаа бас үгэндээ үнэн байж үйл хэрэг эх орныхоо төлөө хамт зүтгэж энэ өөрчлөлт реформуудыг хамтарч хэрэгжүүлъя гэж хэлсэн уриалмаар байна.